Ховд сумын Улаанбураа багийн тариаланч Амбиягийн Олжбек гэргийн намедын Сатимхааны хамт 1996 оноос эхлэн хуваараа газар тариалалд эрхэлсээр иржээ. Энэ хугацаанд төмс хүнсний ногоо тариалан өндөр ургац авч хадлан тижээл бэлтгэх ажлуудыг чанартай үр бүтээлтэй хийж өөрийн амьдрал ахуйг дээшлүүлэхээс гадна сум орон нутгийнхаа хөгжилд чухал хувь нэмрээ оруулсаар иржээ. Аймгийн шинэхэн авраг Олжбек нь улсын хошоо аврах тариаланч ардын их хурлын депутат эмээгийн үргэлжлэл хөдөлмөрч тариаланчийн хүү юм. Түүний гэргийн Сатимхан мөн л удам дамжсан тариаланчийн охин. Газрын өгөөжийг өөрсдийн хөдөлмөрөөрөө хүртэж яваа энэхүү гэр бүлийг аймгийн аврах тариаланч өрхөөр шалгаруулан шагналыг нь гардуулан өглөө. Ховд сумаас тодорч байгаа бас нэгэн аймгийн аврах тариаланчийг үзэгч та бүхэнтэйгээ уулзуулах гэж байна. За аймгийн аврах тариаланчаар шагнагдсан манай Олжбекийн тухайд бол эмээ нь Монгол улсын хошоо аврах тариаланч ардын их хурлын 17 дугаар хурлын их депутатаар одоо ажиллаж байсан бас ийм аймаг орон нутгийнхаа нэрийг улсдаа гаргаж явсан ийм хөдөлмөрч эмээгийн үргэлжлэл болсон ийм сайхан тариаланч маань өнөөдөр аймгийн аврах тариаланч хэмээх хэрхэм хүндтэй цолыг хүртэж байна. Танд бас баяр хүргэе. Юуны өмнө та сэтгэлдээ хуваалцахгүй юу? За юмны тав өхөндөө бидний хүндгээд ирсэн тав өхөндөө баярлалаа. Бид нар ууламжлаараа ингээд ногооч нь тусад байдаг. Манай эмээ хошоо авраг 2 удаагийн хошоо авраг байсан. Манай хөдөлთა хөдөлгөөний ангид насаараа хөдөлთა хөдөлгөөний ангид ажиллаж исэн. Тийм хүн байсан. Тэгээд насаараа тэгээд ногоо тариа тэгээд сүүлийн юун дээр ногоо тарьж байгаа. Тэгээд аймгийн алдарт яач хүн байдаг тэгээд. Тэгээд сая манай дүү аавын дүү отхон дүү улсын авраг ногооч. Манай нэг том ах байгаа сая төрсөн манай том ах аймгийн авраг ногооч. Тэгээд дараа чинь дахиад нэг дүү аймгийн авраг ногооч байдаг бас. Тиймэрхүү сайхан гой гой юу байна тэгээд. Одоо нэг 30 тонны зөртөө. Тэгээд бусдын намар тэгээд тийш нэг баруун тавимыг дэрн тараад юм уу? Баян баруун тавимыг дэрн бүгд бас авдаг бас борлууд хийдэг хүмүүс байлий. Тэд нар ерөөсдөө ирээд авдیں۔ Би ч заримд өөрөө аваачаад юм машиндаа жижиг машинд ингээ хөргөөдөг. Астархан ингээд шуугаад тарьж байгаа манайх. Тэгээд орон нутгийн нэг шар тэнга амтдгаа гэж тарьдیں۔ Бид нар одоо хамгийн гол нь услуу байгаа шүү дээ. Хизвж байгаа юм хамгийн тулгарж байгаа услуу байгаа шүү дээ. Усыг ямар тохиролдоод одоо тэрийг зогсуулж игэл тэр л байна л ус шээ ямар юм зохих үү тэгээд болж л байгаа юм чинь тэгээд услал ирж байвал тэгээд бүгдийн шатна шүү дээ бас хийдэг хөө. Гэр бүлээсээ одоо Монгол улсын хошоо аврах тариаланч, улсын аврах тариаланч, аймгийн аврах тариаланч, алдарт уяач гэд олон ийм одоо аймаг орон нутгата сумдаа улсдаа хөдөлмөрөө өвлүүлсэн олон одоо ах дүүс олуулаа юм байна. Та бүхэн хідүүлээ ногоо тарьж байгаа вэ? Жилд одоо дунджаар хэдэн га талбайд хэдий хэмжээний ногоо тариалж байна. Ер нь зөнхлөн ямар одоо хүнсний ногоо тариалж байгаа вэ? Ер нь бүх төрлийн ногоо тарьд юм биш. Шууга тэгээд тянга гээд төмс, луум, манжин гээд ер нь бүх төрлийг тарьд юм. Тэгээ гагаас нэг 25 20 орчим авд юм уу ер нь. Тиймэрхүү юу тийм бүх төрлөөс тарьна. Ах дүүсийнхээ талаар. Ах дүүс ер нь бүгд ногооч нөө ер нь. Ногоочин хүний гол бахархал юу вэ? Та юугаар их бахархдаг вэ? Ногоочны бахархал гэдэг одоо ногоо тарьчихад тэгээд борлуулаад тэрийг өршмийг үзээд юмдаа тэгээд зарцуулж явах тэр нь л гоё байгаа л. 5 хүүхдийг өсгөнө гэдэг бол амаргүй шүү дээ. Тэгэхээр энэ 5 хүүхдийг бол яг энэ газар тариалангийнхаа үр шимээр л өнөөдөр бас өсгөж өдий зэрэгтэй явуулж байна. Тэгж байна. Газар тариалангаар тэгээд өсгөж тэгээд сургууль соёлын тэгээд явуулаад 2 том залгуудаа миний өөрийнхөө бас дахиад ууламжлалаа тэгээд ногооч нь мэрэгжлэл одоо явж штэ бас нэг мэрэгжил шүү дээ чинь бас. Гэр бүлэрээ одоо бүгд хамт ажиллаж байгаа хэдэн хүүхдтэйгээ мэдээж бол ногооны ажил бас хүнд. Одоо тэгжил ажиллаж байна. Хайрын тухайд хэдэн онд айл гэр болсон бэ? Айл гэр болоод хэдэн жил болж байна? Бид нэр айл гэр болоод 26 жил болж байна. Тэгээд 5 хүүхдтэй амбал доолоо. Айл гэр болсон цагаасаа эхлээл газар тариалангийн салбарт одоо тариалан эрхэлж. Тэрнээс өмнө аав ээжигээ дагаад бас ногоочин байсан. Би манай өөрийн талч гэсэн ногоочин байгаа л удмаараа. Манайх ч одоо тариалангийн талбай энэ эсийн газар гээд хойно байдیں۔ Тэгээд зөвхөн одоо төмс гэхэд га тэрдیں۔ Нарийн ногооч бас гаа гээд тэгээд шууга тангагээд янз бүрээр нь баг тэгээд ярьж байгаа юм. Хамгийн одоо хэцүү их хөдөлмөр шаарддаг уйлрал тэгээ бас хамгийн сайхан уйлрал нь хамгийн сайхан цаг нь юу вэ? Одоо хамгийн хэцүү нь одоо хаврал одоо тарьж яхад нэлээ ядарч байгаа юм. Тэгээд намар хурааж яхад бөөн баяртай нэг ургацаа аваад баярлж байгаа юм. Хамгийн хэцүү асуудал биднэрт ус.
Ус илвэгээ бидний баг ядрахын ч маттай байгаа. Тийм тэгжид ажиллаж байгаа юм да. За юуны өмнө аймгийн болон сумынхаа удирдлагууд бүх хүмүүс юуда баярлаа гэж хэлье хамгийн түрүүнд. Тэгээд удахгүй болох сар шиндээ нийт монголчуудаа сайхан баярлаарай гэж хэлье. Олжобекийн тариалангийн талбайдаа Санта Витара сортын төмсний үрийг нутагшуулан гаагаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлжээ. Түүнчлэн иргэдэд шин сортын үр өгч гэрээ байгуулснаар багийнхаа иргэдийн 50 орчим хувийг өндөр ашиг шимтэй ургац авах боломжийг бүрдүүлжээ. Мөн солст сортын эрт ургацын төмс тариалж жил бүрийн 7 дугаар сарын 5-наас шин ургацын төмс манжинг хураан авч ард иргэдийн хүнсний ногооны хэрэгцээг хангадаг байна. Түүнийг хаврын хавсрах шуургатай өдрүүдээс эхлэн намрын налгар саруудыг дуустал тариан талбайд өнгөрүүлсэн хөлөмрийнхөө үр шимийг дүгнүүлж ийхүү аймгийн аврах тариаламж болсонд нутгийн зон олон нь нүдээ олж эзэндээ хүрсэн шагнал боллоо гэдгийг энэ үеэр онцолж байлаа.